Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь 3 дугаар ангийн математикийн номноос өгүүлбэртэй холбоод төвөрчилж өнөөдрийн хичээлдээ үзэх гэж байна. За өгүүлбэртэй бодлого бодохдоо бодлогоо ойлгож загварчлана. Хоёрдугаарт бодох асуулт төлөвлөгөөгөө гаргана. Гуравт нь бодолтоо хийн. Дөрөвт нь бодсон бодлогоо шалгана. За асуурах бичгийн 37 дугаар хуудсанд дараах өгүүлбэртэй бодлого байна. Ангийн номын сан 178 номтой, 68 нь үлгэрийн ном. Түүнээс 24-р зуун хүүхдийн зохиолын ном байсан. Үлдсэн нь монгол хэлний ном бол 3 төрлийн ном тус бүрийн тоог олоорой. За энэ бодлогыг бодохын тулд эхлээд товч чиглэлхийн үлгэрийн ном 68, ширхэг зохиолын ном үлгэрийн номноос 24-өөр бага. Монгол хэлний ном мэдэгдэхгүй байгаа. Үлгэрийн ном, зохиолын ном, монгол хэлний ном бүгд 178. За хэдүүлээ асуулт зохиож бодолтоо хий. Эхлээд юу гэж асуух вэ хүүхдүүд ээ? За багш нь хүүхдийн зохиолын ном хэд байсан бэ гэж асуулт зохиосон байна. Та нарыг тохирж байна уу? Яаж бодох вэ хүүхдүүд ээ? 68-аас 24-ийг хаасна. Тэнцүү 44. За тийм. 2 дугаар асуулт. Үлгэрийн ном, зохиолын ном нийлээд хэд байсан бэ? Бодоорой. 68 дээрээ 44-ийг нэмээд 112 ном байсан байна. 3 дугаар асуулт. Монгол хэлний ном хэд байсан бэ? За багшаа батсандаа тааруулаарай. 178-аас 112-ыг хасаад 66 монгол хэлний ном байсан байна. За асуурах бичгийн 45 дугаар хуудсанд дараах өгүүлбэртэй бодлого байна. Номын сангаар өдөр 251 уншигч өөрчлөлөө. Өглөө түүнээс 127-оор 100. Орой өглөөгнийхтэй тэнцүү тооны уншигч үйлчлүүлжээ. Номын сангаар нийт хэдэн хүн үйлчлүүлсэн бэ? За товч чиглэл. Номын санд өдөрт 250 хүн үйлчлүүлсэн. Өдрөөс өдөр үйлчлүүлсэн уншигчаас 127-оор бага уншигч унсан тийм ээ. Орой өглөөний унсантай тэнцсэн. Бүгд хэдвэ? Мэдчихгүй байна. За хэдүүлээ асуулт зохиож бодъё. 1-р асуулт нь номын сангаар өглөө хэдэн хүн үйлчлүүлсэн бэ? 251-ээс 127-г хасаад 124. Орой тэгэхээр 124 байх. Тийм ээ. Номын сангаар нийт хэдэн хүн үйлчлүүлсэн бэ? За багшаа бодсонтой тааруулъя. За 124 дээрээ 251-ийг нэмээд 124-ийг нэмээд бүгд 499 хүн үйлчлүүлсэн байх нэ. Сурах бичгийн 252 дугаар хуудсанд сансан тоог 4 дахин багасгаад 396-аар ихсэхэд 544 гаруй. Сансан тоог олоорой. Энэ бодлого байна. За товч чиглэлхий. Сансан тоог 4 дахин ихсгээд 396-аар багасгад 544 гарна. За асуулт зохиоё, бодолтой хийцгээе. 544-өөс 396-аар бага тоо хэд вэ? Яаж бодох вэ хүүхдүүд ээ? 544-өөс 396-ыг хасгаар 148. Хэдийг сансан бэ? Бодорой хүүхдүүд ээ. За багшаа батсантай тааруулаарай.
148-аа 4 төржүүлээд 592 байх нэ. За сургуучгийн 269 дугаар хуудсанд сансан тоог 2 дахин ихсгэж 341-ээр хоригдуулаад ялгуурыг 3 дахин ихсгэхэд 687 гарлаа. Сансан тоог олоорой. За тав жижиглэлээ багш нь дэлгэцэн дээр харуулж байна. Тийм ээ. Сансан тоог 341-ээр ихсгээд 687 гарсан. Би тэгвэл хэдийг сансан бэ? За асуултаа зохио. Ялгуур нь хэдтэй тэнцвэ вэ? Тэгэхээр ялгуур нь 687-г 3 хуваагаад 229-тэй тэнцвэх нэ. Сансан тоог 2 дахин ихсгэхэд хэд вэ? 229 дээрээ 341-ийг нэмээд 570 байх нэ. Сансан тоо хэд вэ? За бодорой хүүхдүүдээ. Багшаа бодсонтой тааруулаарай. Сансан тоо 285 байх нэ. За сайн байна хүүхдүүдээ. За цаашаа явъя. Сургуучгийн 216 дугаар хуудсанд дараах бодлого байна. Багш нь уншиж өгье. 3 цаасны талбайн хэмжээ 198 см². 1 ба 2 дахь цаасны талбайн хэмжээний нийлбэр нь 108 см². 2 ба 3 дахь цаасны талбайн хэмжээний нийлбэр 145 см² байв. Цаас тус бүрийн талбайн хэмжээг олоорой. Цаас тус бүрийн талбайн хэмжээг олоорой. За тав жижиглэл. 1 2 нийлээд 108 см². Тийм ээ. 2 3 нийлээд 145 см². 1 2 3 нийлээд 198 см². За бүгдээ асуултаа зохиоё. Эхний асуулт ямар асуулт зохиох вэ? За багшийнхтайгаа тааруулаарай. Багш нь ийм асуулт зохиосон байна. 1-р цаасны талбайн хэмжээ хэд вэ? За хүүхдүүдээ бодоорой. Хэд гарсан? За багш нь 198-аас 145-ыг хасаад 53 см² гаргасан байна. 2-р цаасны талбайн хэмжээ хэд вэ? 108-аас 53-ыг хасаад 55 см². Тэгвэл 3-р цаасны талбайн хэмжээ хэд вэ? 198-аас 108-ыг хасаад 90 см² гарсан байна. За сургуучгийн 299 дугаар хуудсанд байна. Хүүхдүүд 4 өдөр 56 жацрагны бут суулгажээ. Эхний өдөр 14, 2 дахь өдөр эхнийхээс 2 дахин их бут суулгав. 3 ба 4 дахь өдөр тэнцүү тооны бут суулгасан байж болох уу? Яагаад? За товчжиглэл. 1 дахь өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр, 4 дахь өдөр. Нийт 56. За товчжиглэлийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За асуултаа зохиоё. 2 дахь өдөр хэдэн бут суулгасан бэ? Яаж бодох вэ хүүхдүүдээ? 14-ийг 2 төржүүлээд 28. Зүйтэй. 2 дугаар асуулт нь эхний 2 өдөрт нийт хэдэн бут суулгасан бэ? 14 дээрээ 28-ыг нэмээд 42. Та нарыхтаа тохирч байна уу хүүхдүүдээ? За сайн байна. Цаашаа явъя. 3 дахь өдөр. 3 ба 4 дахь өдөр нийт хэдэн бут суулгасан бэ? 56-аас 42-ыг хасаад 14 бут суулгасан байна. 3 ба 4 дахь өдөр тэнцүү тооны бут суулгасан байж болох уу? Болно. 14-ийг 2 хуваагаад 7 бут суулгасан байх нэ. За энд
асуулт зохиож бодолтгий. 1-7 хоногт хэдэн өндөгтэй болох вэ? 4-гээ 3 төрчүүлээд 12, 8-7 хоногийн дараа хэдэн өндөгтэй болох вэ? 12-оо 8 төрчүүлээд 96. Хичээлд идэвхтэн оролцсон та нартай баярлалаа.